Хималай эмийн үйлдвэрийн севтилийн эмийн дархлаанд үзүүлэх нөлөөллийн талаарх судалгааг танилцуулъя. Дархлаа зөвшөөрүүлэх нөлөөг судлахаар цуснд севтилийн эмийн уусмлыг хольж цитокины ялгарлыг тодорхойлов. Цуснд севтилийн уусмлаас нэмэхэд өрөвслийн цитокин AL6 буюу интерлейкин 6 ялгарч байв. Энэ нь севтилийн эм нь өрөвслийн хариу үйлдэлийг идэвхжүүлж, биед өрөвсөл үүсгэгч орж ирэх үед хариу үйлдэлийг дүрсгэж, өвчнийг сэргийлэх үйлдэлтэй нь харагдаж байна. Харин өрөвслийн эсрэг цитокин, интерлейкин 10 болон интерферон гаммад нөлөө үзүүлээгүй байна. PHA, LPS-ээр өдөөгдсөн цуснд севтилийн уусмал нэмэхэд интерлейкин 6, интерферон гаммад нөлөө үзүүлээгүй боловч өрөвслийн эсрэг цитокин, интерлейкин 10-т нөлөөлж ялгарлыг дэмжиж байв. Энэ нь севтилийн эм нь өрөвслийн эсрэг үйлдэлийг идэвхжүүлж, дархлааны урвалыг тэнцвэржүүлэх үйлдэлтэйг нотолж байна. Судалгааны үр дүнгээс харахад дархлааны эсүүд тайван үед севтилийн дархлааг идэвхжүүлж, өрөвслийн эсрэг үйлдэл үзүүлэн халдвараас урьдчилан сэргийлдэг бол дархлаа идэвхжсэн байгаа үед дархлааны эсийг хэд идэвхжүүлэлгүй тэнцвэржүүлдэг байна. Дархлаа зөвшөөрүүлэх севтилийн эмийг хэрэглэхдээ няраад 2:1 цайны халбаг буюу 2.5 мл-ээс 5 мл-ээр өдөрт 2-оос 3 удаа, хүүхдэд 1 цайны халбгаар буюу 5 мл-ээр өдөрт 2-оос 3 удаа, эсвэл 1 шахамлаар өдөрт 2-оос 3 удаа, 12-оос дээш насанд 10 мл-ээр өдөрт 2-оос 3 удаа, эсвэл 2 ширхгээр өдөрт 2-оос 3 удаа курс хэмжлэгээ 3 сар хэрэглэнэ.